одоо хамгийн сүүлийн жишээгээр гэхэд 2025 оны 6 сарын 10-ны үед намайг 15-ын балконоор шидхийг оролдож миний амь насыг охирохыг оролцсон завдсан. Энэ үед би одоо амь аврахыг гойж өчнөө орилсны үндсэн дээр манайх хаалгыг хин нэгэн ачтай буянтай хүн цохиж миний амь насыг аварсан. Тухайн хүн тэр байгаагүй байсан бол өнөөдөр би золгүй байлаар амиа алдсан байх байсан баг. Ингээд энэ мэдчлэн зүйлийг би шалгаж өгөөч гэд хууль хүчнийхэн байгууллагад хандсан байгаа. Уг зүйлийг шалгаж үнэн мөннийг тогтоож өгөөч. Дээрээс нь намайг хууль бусаар тагнаж чагнаж амь насыг минь эрсдэлд унгаж өөрөөдүүдийн минь ч гэсэн эрүүл мэнд аюулгүй байдал орчинд амьдрах нөхцөлийг зөрчиж байгаа уг үйлдэлийг эрүүгийн цагдаагийн албанд бас мэдэгдсэн байгаа, шалгагдж байгаа. Энэ ч гэсэн үнэн мөнөөр тогтоогдосоо гэж хүсэж байна. Намайг тавилгатай байраа зарсан энэ дээрээ гэсэн асуудлууд сошиал орчинд явж байна. Энэ бол 3 дахь дээдтэйгээ Эрдэнэсүх гэр бүлийн гадуур харилцаа үүсгэж байгаа уг хүүхэнтэй хамтран миний өөр хүүхдүүдийг гэрээс нь хөөж гаргаад 6 сард хөөж гаргаад цоож сургаа сайлсан. Ингээд би өөр хүүхдүүдтэйгээ ярилцаж хоёр томтойгоо ярилцаж шийдвэр гаргаад миний өөр хүүхдүүд ирэхгүй төрсөн эцэг нэм чинь ямар нэгэн байдлаар хүүхдүүдтэй хор хүрэхгүй байхаа гэж ярилцаад хоёр том байна. Та Монголд байх юм бол та ямар нэгэн байдлаар амь эрсдэх магадлал өндөр байгаа учраас Солонгос руу дүү дээрээ очиод хууль хүчнийхэн байгууллагад хандаач. Энэ Монгол улсад хууль хүчний байгууллагууд нь эрх мэдэлтэй талд үйлчилж байгаа гэж үзэж би цагдаа хууль хүчний байгууллагад итгэх итгэл минь надарсан байсан учраас би амиа аврахын тулд Солонгос улс руу зугтсан. Тэнд очиж хүчирхийллийн эсрэг төвд хандсан. Миний хандсан хүсэлтийг хүлээж авч намайг тэнд түр хоригнуулсан. Ингээ байж итэл араадан амтан хүртэл өөр хүүхдээ өөр төлөө хамгаалж байдаг байтал миний гэр бүлийн хүн болох Эрдэнэсүх том хүү болох оч эрдний минь цагдаагийн байгууллагад төгсөн байдаг. Яагаад төгсөн бэ гэхээр манай гэр бүлийн дундын компани болох бизнес болох компани захирал нь манай хадам ээж Эрдэнэ чим гэж хүн байдیں۔ Тэгтэл ээжтэйгээ нийлээд цагаад өгсөн. Яагаад гэсэн чинь миний том хүүг Эрдэнэсүх болон Эрдэнэ чимгнаар огт танихгүй. Энэ хүүхдийг 2 сарын өмнө манайх ингээд компанид сошиал менежер гэдэг ажилтны гар авсан. Ингээд ажилтангаар аваад ингээд ажиллуулж байтал итгэл далимдуулан манай компани үн бүхий компьютер тоног хөрөмжийг хулгай хийгээд явсан гэдэг ийм өргөдлийг Сүхбаатар дургийн цагдаагийн 1-р хэлцэд өгсөн байсан. Иймд би тэр Солонгос улсад зөвхөн хар амиа хоохолоод тэнд ингээд сурж байхад өмнө байхгүй болсон. Энэ олон жилийн хугацаанд яагаад би тэгсэд хөвж ирсэн юм бэ гэхээр нэгдүгээрт энэ олон хүүхдүүдийн ирээдүйг бодсон. Дээрээс нь өөрийнхөө сонгосон сонголтод би үнэнч байхыг хичээсэн. Мөн эцэг нэмжин өөр хүүхдүүдтэй хэрэгтэй. Бас дээрээс нь улс төрийнх нь карьерийг унахгүй сайн явах юм бол миний хүүхдүүдийн эцэг сайн явах юм бол миний өөр хүүхдүүд ч гэсэн сайн явах юм байна гэж итгэсэн. Гэтэл энэ нь үгүй юм байна гэдгийг би сая ойлголоо. Зөвхөн намайг дарамтлаад амь насанд эрүүл мэндэд халаа зогсохгүй өөр хүүхдүүдээ ч гэсэн ингээд шорон тойрно 4-8 жилийн ялд хөлөвлөсөн гэж бид гэр бүлийн 6 гишүүний дунд энэ групп чат байдаг. Тэр энэ дунд би л дээ. Тэр дунд ингээд 4-8 жилийн ялд хөлөвлөсөн чамайг шоронд хатаан та нар бүгдээрээ овгоо солиорой гэдэг шахалтыг манай гэр бүлийн хүн үзүүлж эхэлсэн. Ийм учраас би Монгол улсад эргэж ирж өөр хүүхдүүдийн төлөө Эрдэнэсүхийн хилээд байгаа тэр хогийн гэр бүл гэдэг зүйл бол миний 4 сайхан өөр, миний алт шиг сайхан бэр, миний 2 сайхан ач хүү байгаа.
Энэ 7 хүн бол миний хувьд хогийн биш. Хамгийн одоо үн цэнтэй зүйл учраас би эргэж ирж хүүхдүүдийн төлөө чадах бүх зүйлийг хийхээр шийдсэн. Учраас энэ суучин. Тийм учраас одоо намайг нялх хүүхдүүдээ хаяад явсан гэж тэр 3 дахь этгээд олон нийтийн сүлжээнд хүний амь амьдралыг мэдгүй байж хүний зовлонгоор жаргал хийж ингээд олон нийтийн сүлжээнд хурал мэдээлэл тарааж байгаад би маш их харамсаж байна. Тэр тухайн хүн Монгол улсад олон ард түмний итгэл хайр хүндлэлийг хүлээсэн хүн атал ийм зүйл хийж байгаад хүн харамсалтай байна. Ингээд би Монгол улсад эргэж ирээд ингээд хүүхдээ хамгаалаад цагдаагийн байгууллагад хандхад одоо миний хүүгийн тэр хулгайн хэрэг гэдэг байгаа нь прокурорын шатнд шилжсэн байсан. Ингээд прокурорын шатнд шилжсэн байхад би очиж уулзахад одоо Монгол улсад хууль дүрмээ дээдлээд явж идэг бас хууль хүчний хүмүүс байна. Энэ прокурорын шатнд маш зөвтэйгээр тухайн үйл процессыг шалгаж хянж энэ нь одоо энэ Эрдэнэ сүх гэдэг хүн чинь одоо тухайн компанийнхаа менежер гэдэг одоо өглөө өгсөн байдгийг. Гэтэл энэ менежер гэдэг хүн чинь одоо оч эрдний төрсөн аав Эрдэнэ сүх юм биш үү те. Эрдэнэ чимэг гэж хүн энэ оч эрдний имэн юм биш үү те. Ийм учраас энэ ямар нэгэн хулгайн сэтэл байхгүй юм байна. Энэ гэр бүлийн хүчирхийлэл юм байна гэдгийг одоо тэр прокурор яг үнэн мөнийг тогтоож гэр бүлийн хүчирхийлэлээр нь шалгаж өгөөч гэдээ одоо буцаагаад байцаалтын шатанд шилжүүлсэн явдал би тунд талархаж байгаа. Энд одоо үнэн зөвөөр бас шийдэж өгөх хүмүүс байдсан байна гэдгийг харсан. Ийм учраас би одоо хууль хүчний байгууллагуудыг одоо бүх шатанд нь одоо энэ миний хандж байгаа одоо бүх асуудлуудыг яг үнэн мөнөөр нь тогтоогоод өгөөч гэж хүсэж байна. Энэ донд одоо хэлэхэд үнэхээр ичмээр бас нэг зүйл байна. Одоо хэлэхээс өөр зүйл одоо зам алга. Энд бол одоо Эрдэнэ сүх нь одоо олон жилийн хугацаанд одоо намайг одоо яагаад 102-1 удаа намайг дуудлага өгөөгүй юм бэ гэд хүмүүс асуугаад байгаа шүү дээ. Энэ бол цаанаа бас их олон учруудах бас байна. Энэ донд одоо намайг хүлж одоо бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зураг бичлэг хийх түүнийг олон нийтийн сүлжээнд одоо тавина гэж одоо сүрдүүлдэг байсан. Одоо энэ донд одоо би олон жил үүнийг би тэсэж дэвчиж ирлээ. Одоо уг асуудал одоо үнэн зөвөөр нь шийдээд энэ асуудлыг шалгадаг байгууллагууд нь шалгаад тогтоогоод өгөөсэй гэж хүсье. Одоо энэ ийм яс бос үйлдэл үзүүлж байгаа одоо Сүхбаатар дүүргийн иргэдийг энэ олон мянган иргэдийг төлөөлөд явж байгаа төлөөлөгч нь ийм байхад яаж ард иргэд нь амар тайван энэ охид хүүхнүүд эмэгтэйчүүд энэ олон хүчирхийлэлд өртөж байгаа мянган эмэгтэйчүүд хүүхдүүд надтай адилхан ийм эмэгтэйчүүд гэр бүлүүд байгаа. Энэ донд би хийлжтэй олон нийтийн сүлжээнд хийлж энэ шиг үйл явдлуудыг хүн болгон тасан сэргийлж хиндэ тусалж одоо Монгол улсад шодрох шүүх гэж байдгийн шүү гэдгийг харуулаасай гэж хүсэж байна.